Улсын их хурлын дарга амар баясгалан руу нэр андуурч Эрдэнэс 5-7 компани захирлаар ажиллаж байсан ган ухыг мессеж бичиж байсан бөгөөд энэ гэрчийн хамгаалтанд авах тухай асуудал ирсэн. За мөн Адмирал гэх компани холбоотой асуудлаар Улсын их хурлын дарга амар баясгалан орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ энэтэй холбогдох хурлын протокол шийдвэрүүд устгагдсан тухай асуудлыг ярьсан. За Монгол улсын ерөнхий сайдсан оюун эрдэнэ түүний ах Хэро Баатар нарын 50% өмчлөлттэй Хэро Entertainment компани зүгээс гэргээ тааврын 14-15 давхартай холбоотой хууль бус өөрийн эзэмшилд шилжүүлсэн байж болзошгүй үйл баримтын тухай ярьсан байна. За миний би одоогоос 17 хоногийн өмнө хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдоод ажиллаж байна. За энэ томилогдсноос хойш хугацаанд өөрийн өмнө ярьсан асуудлуудын араас ууггүй ажиллаж байгаа гэдгийг нотлох баримттайгаар өнөөдөр та бүхэнд танилцуулах гэж байгаамаа. За юуны урд Улсын их хурлын дарга амар баясгалан холбогдох гэмтэргийн шинжтэй асуудлыг 3 зүйл ангаар Монгол улсын прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үлдэж яллагдагчаар татсан бөгөөд амар баясгалан яллах тогтоохтойгоо танилцаж гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл авагдсан байна. За одоо би танилцуулгатаа орё. Цавгийн тойм нэвтрүүлэгт дурдсан Эрдэнэс 5 толгойн захирал ган ухигийн зүгээс Улсын их хурлын дарга амар баясгалан андуурч бичсэн мессеж ийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү нотлох баримт нь одоогийн хүртэлх байдлаар мөрдөн шалах ажиллагаанд хавц тэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй байгаа. Энэ баримтыг энэ хэвлэлийн хурлын дараа миний бие хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүрдэл хангаж хүлээлгэж өгнө гэдгийг хэлье. 9911-07-76 дугаартай Эрдэнэс 5-7 компани захирал ган ухигийн зүгээс тухайн үед амар баясгалан дарга руу андуурч бичсэн мессежүүд байна. За энд бол олон асуудлууд байна. Одоо чиний барьц хүчээ хадгалж үлдэж чадна. Над руу энэ компанийг сүрүүлэхгүйгээр захиалах даалгаварч явуулж байгаа гэдгийг би чам зөндөө хэлсэн. Чи үл тоолсоор ирсэн. Эсвэл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу? Энэ томилгоог алдвал Эрдэнэс 5-7-гийн 50%-ийг алдсан гэсэн үг. Юу н том төсөл, том хөрөнгө, том ирээдүй. Нөө шүү дарга. Миний найз би чиний төлөө заа гэж хэлээд яг үзтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээ авч хатуу биелүүлж хүлээсэн үүргээ нэр төртөгөр бахалтаар биелүүлсэнийг бүгд мэднэ. За энэ мессежний та бүхэнд огноог нь харуулъя. 2019 оны 6 сарын 19-ны өдөр ган уягаас амар баясгалан руу манай сайд тухайн үеийн уул уурхайн сайд нь сумын явц байсан. Манай сайд нөгөө охин компани асуудлаа төдий дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтанд хийсэн байна гинэ. Та анхаарал хандуулаач тэгхүү. Цаг 50 минутын дараа хойшлуулсан гинэ гэсэн мессеж ирсэн. За энэ юуны тухай яриад байгаа вэ гэдэг. Энэ саяны ярьж байгаа огноогоор нь та бүхэнд нотолж харуулъя. Яг энэ мессеж бичигдэж байх үед 2019 оны 7 сарын 9-ний өдөр засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор Эрдэнэс 5-7 компани охин компаниуд агуулж олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэрийг Монгол улсын засгийн газрын тогтоолоор гаргаж байсан байна. 2019 оны 7 сарын 30-ны өдөр Эрдэнэс 5-7 компани тузын 2019 оны 28 дугаар тогтоолоор Эрдэнэс 5-7 Mining ХХК охин компанийг үүсгэн байгуулсан.
Саяны мессенж дурддагч охин компани гэдэг бол Эрдэнэс Таванлахын Майнинг гэдэг компани тухай ярьж байна гэсэн. За энэ компани байгуулсан. За улмаар энэ охин компани нэр дээр Бортогийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлүүдийг энэ компани нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн хэрүүлийн айлан болоод байгаа Бортогийн ашиглалтын лицензийг энэ охин компани шилжүүлсэн. Энэ зурган дээр Бортог харагдаж байна. 2020 оны 4 сарын 27 Монгол Улсын засгийн газрын 20 оны 146 дугаар тогтоолоор саяны охин компани байгуулсан шийдвэрээ засгийн газар хүчингүй болгосон. 20 оны 5 сарын 28-нд Эрдэнэс Таванлахын компани туудсан тогтоолоор саяны Бортогийн уурхайн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан болгосон. Өөрөөр хэлбэл саяны мессежээр харьцаж байгаа үйл баримтууд бол Бортогийг хэн авах уу гэдэг тэ холбоотой ийм агуулга энд яригдж байна гэдгийг нотолж. Хэрвээ Бортог дээр сая төсвийг дагуулж засгийн газраас өргөн барьсан Бортогийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж нээлттэй компани байгуулах хэлбэрээр ажилласан бол адмиралыг тойрсон нүүрсний хулгай асуудал гарахгүй байсан. За одоо Бортог охин компаниг цуцлаад Эрдэнэс Таванлахын 100% мэдэлд шилжүүлсний дараа 20 оны 10 сарын 15-нд Бортогийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглах тэзүү батлагдсан. За энийг Эрдэнэс Таванлахын захирал ган хоёрыг баталсан байна. За улмаар 21 оны 2 сарын 9-нд Бортог уурхайн гэрээт орлогчийг сонгож шалгуулахаар төлөвлөгөө баталсан. За ингээд миний 23 оны 12 сард Адмирал гэх компанитай холбоотой энэ тендерийн хууль бус одоо шалгаруулалт явсан гэдэг тэр нүүрсний сонсгол дээр баригдсан бүх баримтууд энэс хойш болсон гэсэн. За энэ бол ер нь Бортогийн уурхай өөрөө ямар хэмжээний том уурхай вэ гэдэг уурхай. Одоо Эрдэнэс Таванлахын өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа цанхын дараа орох тухайн 23 оны 12 сард нүүрс худалдан борлуулж ирсэн үнээр тооцоход 400 их найдын нүүрсний нөөцийн үнэлгээтэй буюу 100 тэрбум ам долларын үнэлгээтэй ийм том орд энэ тухай бид асуулт ирж байгаа. За одоо саяны мессеж саяны Бортогийг IPO гарах асуудал байгуулад дараа нь буцаж цуцлаад тэгээд гэрээт олборлагчийг сонгож шалгаруулах тендертэй холбоотой цаг хугацааны хаанлыг энд та бүхэнд үзүүлсэн байна. 19 оны 7 сарын 9-нд уг нь Бортог дээр IPO гарах гэжсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй компани гавж олон улсаас хөрөнгө татах гэжсэн. Улмаар 20 онд 5 сард татан богдсон. Хэн буулгасан байх нь? Хэний ашиглалтыг хөндсөн учраас олдсон байх нь? 20 оны 10 сард Бортогийг тэзүү бүтэлсэн. Худалдаа авах ажиллагааг 21 оны 3 сарын 19-нд байгуулад 3 сарын 21-нд цуцсан. Адмирал компани 21 оны 7 сарын 2-нд байгуулагдсан. Адмирал компани байгуулагдсанаас хойш худалдаа авах ажиллагааны 2 дахь худалдаа авалт үргэлжилсэн. За одоо та бүхэнд энэ өдрийг аягүй сайн хараад аваарай. 21 оны 10 сарын 4-нд Адмирал компани нь үүсгэн байгуулагч нь 2 хятад компани байна. 2 хятад компани. Gujo Longjong Trading, Russian Global Group гэдэг 2 компани. Адмирал компани Бортогийн нүүрсний тендерт орохоос өмнө Эрдэнэс Таванлахын компани Адмиралын байгуулсан 2 компанитай нүүрс худалдаа авах гэрээ барьсан. Нүүрс худалдаа. За ингэж явж байгаад одоо 10 сарын 4-нд таны эснүүр судалтай авах гэрээ би байгууллаа гэж хэлж байна. Одоо энд би нэг бичлэг үзүүлэх гээд байгаа юм. За хэмжээний хэрэгжилтийг хангахаар Эрдэнэс Таванлахын төвцөл компани болон бүгд найрамдах хэлэлтээр дуулсан Хонконг хэнж хэрэглэхний хооронд
ETT 2022 518 дугаартай арилжааны гэрээг 22 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулж бүтээгдэхүүн солилцох нөхцөлийг бүрдүүлсэн байна. За Хонконг Хенж компани үйлдвэрт тус улсын GB 3470 2017 стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн 400 мянган тонн шахмал хагас кокс түлш 100 мянган тонн унтаг хагас коксын түлш нийт 500 мянган тонн бүтээгдэхүүнийг Монгол улс бүлээгт хятадаар дурсан хэлийн замын өдрийн гашуун сухад ганц мод бургастай Лео Мя гэсэн урган бомтоор оруулж ирэх төмтэй дүүцэх хэмжээний түүхийн үрсийн харилцан солилцох үйл ажиллагааг одоо үндсэндээ бол эхлүүлэхэд бэлэн болсон байна. Энэ эхлүүлээд байна гэдг нь бол үндсэндээ эхлүүлэхэд бэлэн болсон байна. Албан ёсоор үндэсний орноос шийдвэр гараагүй учраас энэ хэлэлцүүлгэн дээр ингэж орж ирсэн байна. За энэ 500 мянган тонн түвшний яриаг хэлцээний асуудал нэрэлттэй гэж бол нөгөө талдаа түрүүн би хэллээ. Эрдэнэс таван компани даалгавар аваад төсөв боловсруулаад цаашаа бүтээн байгуулалт ажил эхлүүлэх төвшөнд хүрээд байгаа энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалт нь 300 орчим сая долларын хөрөнгө оруулалт гэж хэлтгэр болчихж байгаа. Тэгэхээр энийг хийж эхлэе гэдэг эцсийн шийдвэр өгөхийн өмнө энэ туршилтыг зайлшгүй хийх ёстой гэж бидний үзэж өнөөдөр оруулж ирж байгаа. За адмиралтай холбоотой юм болвол очоод холбоогүй бол очоод тайлбараа яг хийх юм. Яг л би юу ч мэдэхгүй юм чинь. Очоод би ямар тайлбар хийх вэ? Эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр нэгдүгээрт энэ устгацсан олдохгүй байсан протокол дотор амар өсгөлн дарга Хонконг Хэж гэдэг компанитай Эрдэнэс 5-7 компани туршилтын нүүрс оруулж ирэх асуудлыг ярьж байгаа шийдвэрлэж байгаа. 10 сарын 10-ны өдөр. За би түрүү нэг өмнө гэрээ харуулсан. Эрдэнэс 5-7 компани энэ хурлаас 7 хоногийн өмнө 10 сарын 4-ний өдөр тэр компанитай гэрээгээ байгуулсан байсан. Буюу орчны бохирдлыг бууруулах хорооны шийдвэр гарахаас өмнө гэсэн. Нэг дэх факт. Хоёр дахь факт. Адмирал компанитай ямар ч холбоогүй мэдэхгүй гэж хэлсэн болвол сая энэ протоколд гарч байгаа Хонконг Хэж гэх компани эзэн Жан Шоужин гэж хятадн улсын иргэн нь Адмирал компани үүсгэн байгуулагч тэр нэг иргэн гэдэг нь улсын бүртгэлийн байгууллагад өгсөн материал гарын үсгээрээ нотлогдож байгаа. Энэ бол цоошин баримт гарч ирж байна. За энэ асуудлыг 2023 оны 11-р сарын 1-ний өдөр Монгол улсын ерөнхий сайдаас оюун эрдэнэ тухайн үеийн засгийн газрын хуралдаан дээр хөндөж ярьж ирсэн аудио бичлэгийг би одоо сонсох гэж байна. Засгийн газрын хуралдааны нээлттэй хуралдаан дээр яригдсан бичлэг учраас энэ төрийн болон албаны нууцад хамаарахгүй гэдгийг би тодтогч хэлье. Намайг амгаалсан энийг бас нэлээд сайн өөрөө манлайлаагаар зэгцлээд явах хэрэгтэй. Би бас амраад хэлсэн тэр одоо нэр алфавитуудыг адмирал гэдэг компаниудаар цуцлаа. Тэр нь юу бол ингээд цуцлах хэрэгтэй. Тийм зүйл бол одоо тэгээд ингэж дахиж ингэ явуул тэгээд одоо нийгэмд тэр юм асуудал болвол тэгэл маш харамсалтай зүйл болоо шүү. Тэгээд тэрэн дээр одоо яаж болохгүй байдалд орно шүү тэгэл. Тэгэхээр энэ дээр одоо манай амраад одоо өөрөө Сонстрын томоолол үзүүлээд энэ байдлаас ингээд бүр меншэнт бүр бүтэн төгс гараад өөр зүйл амраад гайгүй тий. Саний ярьсан бүх бичлэг, аудио, цаасан мессеж бүх зүйлийг хуулийн хэлтийн байгууллагад нотлох хуримтаар хүлээл гэж.